За үндэсний мэдээллийн Монцом агентлаг Дундгой аймгаас та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. За Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдор Дундгой аймагт тэмээн дээрээс наран ойрхон тэмээчдийн улсын 5 дугаар одоо зөвлөгөөн болж байна. За мөн одоо тэмээчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нэгдсэн арга хэмжээ инхүү эхэлж байна. За үзэгч та бүхэн яг одоо харж байгаа бол тэмээн одоо парад маань Дундгой аймгийн төв талбайгаар бол орж ирж байгаамаа. За энэ удаагийн тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөний хүрээнд тэмээчдийн зөвлөгөөн болон за мөн тэмээ соёлыг одоо дэлгэрүүлэхэд маш олон төрлийн арга хэмжээнд бол зохион байгуулалтын. За энэ удаагийн одоо яг энэ параданд 400 одоо тэмээ бол оролцож байгаа. За нийтдээ тэмээчдийн 5 дугаар зөвлөгөөнд 800 одоо тэмээ бол одоо бүртгэгдсэн. За Монгол Улсын хэмжээнд 2025 оны мал тоолгын хүрээнд нийтдээ 501 мянган тэмээ бол тоологдсон байгаа. За харин Дундгой аймгийн хувьд бол 47 мянга гаруй одоо тэмээ бол тоологдсон гэсэн энэ мэдээлэл байгаа. Тэгэхээр энэхүү тэмээ соёлыг илүү цааш нь дэлгэрүүлэх замун одоо дэлхийн нийт сурчлах энэ чиглэлээр одоо гол анхаарлаа хандуулах нь чухал юмаа гэдэг зүйлийг бол хэлж байна. За мэдээж дэлхийд одоо хоёр бөхтөө тэмээгээрэн Монгол улс бол одоо хамгийн нэгдүгээрт байдаг. Тэгэхээр яг энэхүү тэмээ соёлыг илүү таниулах, тэмээн одоо энэ эдлэгээ, уналгаа гэдэг энэ бүх төрлийн чиглэлийг одоо илүү таниулах нь бол гол чухал юмаа гэдэг зүйлийг энэ удаагийн одоо тэмээчдийн баярын одоо нэгдсэн арга хэмжээний одоо гол зорилго бол байгаа. Үзэгч та хүмүүс харж байгаа энэхүү одоо парад бол Дундгой аймгийн төв одоо талбайгаар бол ингээд парадаар чагсаж яваад за наадмын талбай дээр одоо албан ёсоор бол нээлт бол эхлэн. За энэ удаагийн тэмээчдийн энэхүү 5 дугаар зөвлөгөөнд Монгол Улсын ерөнхийлөгч биечлэн оролцож байгаа. За мөн Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын яамд за мөн гадаад дотоодын аялагчид за дотоодын аялагчид гэдэг энэхүү тэмээн парадыг үзэж сонирхохоор бас Дундгой аймыг зорин ирснийг та бүхэн бол харж байна.